жоохон байхад ер цаг явж өгдөг шүү дээ. Хизээд ам болгох юм болоо гэсэн чи одоо болохоор ингээд там болгоод гэсэн чи Джейсэн үгний үүдс ингээд скотч хэрэгцээсэхгүй. Энэ юу юм одоо лам амар ном уншуулсаа одоо ингээд зам үйл хийх хэрэгтэй юм байсан бах та гэж бодоод ээжсэн. Дээр нь холих байгаа гэдэг зөндөө. Йоо. За ерөөсөө хэлдэг үг л тийм. Nothing. Ерөөсөө юм хэлэнгүүт юу гэсэн? Nothing. Тэг зүр сургууль дээр ингээд сууж байсан юм шиг. Тэг ярьж ирсэн. Жот яваад илүү үг дурлаад. Чи энэ талаас суух хэлж байсан юм шүү. Ямар ч ялгаагүй лээ. Тэгвэл би ядаж дуртай даа сууж байгаа. Чээс харсан дуртай шин үү? Турхаа биш яг адилхан биш. Тэгээс ялгаагүй л. Ямар ч ялгаагүй. За альсэл гэсэн үү? Яа. Нэстэ хамт ловер бэлэн ловер ирөө. Ахуулчих юм. Ахуулахгүй юм нэс яа. За манай хэд дэх дугаар вэ? 11 дэх дугаар хаа. Ийм олон дугаар бичсэн юм уу? Тэр ерөнхийдөө бол нэг 2 та нарын үзэж байгаас нэг 2 дугаарын хойно яваад байгаа. Та нар жоохон комент жоохон удаан бичиж байна. Тийм. Нус гожлоо. Тэгтээ яг нэг 7-10 хоногт нэг дугаар юу н орчод байгаа хаа гэж би бодож байна. Хэн сах юм бэ нэ? Одоо амар дарк дугаар хийсэн гэж тийм. Одоо тэрнээс хойш дээрцэн одоо энэ яг тэр дугаар гараад жоохон чи энэ хооронд янз бүрийн болцсон байгаа хаа. Одоогоор тэр дугаар ороогүй л юм л да. Тэгээд нийлээ олон нээснээсээ салчихсан. Гэтэ тэр хүмүүсийн нэрдэг жив гэж оруулж байгаа. Тэгвэл тэр дугаар жив. Зүгээр ахаа. Зүгээр урчлаа чамаа ярьсан шүү сэтгэлээ бэлтэргээд хэлж мэлээрээ ёо. Тэгээд нөгөө тэр нэнэ устгах яг ордох үедээ ёо. Сонсохгүй хүс. Чичмэс их нэртэй арга гэжтэй үү штэ. Зүгээр. Тэр үед нь л болгочих шиг. Чи тэр ийм стикер хийсэн шашна. Харсан штэ. Өөний ямар стикертэй болмаар юм байна. Өөр. Зүгээр. Яасын гэдэгтэй яг нэг акценттай байхгүй болоо. Яасын. Өмнөх тэр нэг бэлгэний подкаст дээр гоё ярьж ирсэн шүү дээ. Бэлэг үг. Яасын. Чи яд $1 төлөөд мембер болооч. Бас тийм. Савар гороод $1. Өөрөө юм бас $1 төлөөсөн. Өөрөө сонсохгүй байхад нэрээ яаж бачнаа. За сонир сайхан гэх юм бол одоо ажил амарсан ерөнхийдөө бол бараг л амарчихсан ганцхан. Тэгээд аав ирэхэд бас ганцхан. Тэгээ нэ манай аав шуудахгүй ирж байгаа. 1 хоногийн дараа ирж байгаа. Яанууд хил мэл дээр гайг байгаа та гэж бодвол. Харин одоо тэгэл юм настай ганц би юм нэр чинь ил яваал гэдэг юм чинь. Тэр 3 гуруулаа харин тий. Гайг бол гэж тэгэл гэтээ ингээд ирнэ гэдгсэн чинь ингээд яг гой байгаа ч гэсэндээ бэрхээс нөгөөнд бүр амар ингээд ядраад одоо ингээд дөрүүлээ ингээл сунжралтаал энэ халуунд явна гэж бодсон чи бүр ингээд ядраа заяа ёо тэгэл ингээл би ч өрн дандаа ингээ хүн өнөөдөр манай 38 градус байгаа юм байна. Би ч нөгөө дандаа нөгөө хүн дагаж ингээл явж ер нь бол аялахтаа дандаа хүн дагаж явж аялцдаг байхгүй юу. Тэгэхээр ингээл амар хин хааны юу идэх бүгдэн шийдэн тэгвэл одоо би ингээд бүх юм шийдэр чам гарна. Идэхгүй хоол. Амар ингээд амар excited. Гэтэ бас ажгаар амар яадаг шүү дээ. Гэтэ зүгээрээ энэ бол яг болох ёстой юм болж байна. Тийм ер нь бас тэгж хүн тэгж явах чи ядарах. Би эхлэж гэр мөрөө цэвэрлж юм хүмүүнд бэлтгэхээс эхэлж байгаа ядарч. Жоох мохоо. Энэ бидний guilty pleasure мөн үү? Яг мөн. Тэ манай гişнийх амар цэвэрлээд байх юм чи гайвуулсан л та. Тэгэл амар олон чимдаа ороод. Яа. Тэгэл бүх мөнгө төгрөг. Ирмүний ингэдэг хэлсэн шүү дээ. Тэгээд бумтай. Үй. Сурж л байгаа. Ирмүнийг хи амар хөрх. Хамс ицэн юмсгалаа. За, тийм л сонинтой байна да. Yes. Хэдэнд явж байгаа лээ? 11-нд явж байгаа. Тэгэхээр тэр хооронд тэр дугаар бичиж чадахгүй бах. Тэгэхээр хэрвээ та нар комент өгчих юм бол бүгд паблик болсон. Ажлын чинь нөгөө драманууд гайг болсон уу? Ажлын драманууд гайг болсон. Гайгуулсан л гэж найдаж байна. Гэхдээ би яг нэг сэтгэл зүйчтэй л ер нь удахгүй болохгүй л ер нь галзуурдах юм. Ер нь бол галзуурхад маш ойрхон. Тийм ба. За чамаар юу? Энэ 7 хоногт ирмүний вакцин хийлгэсэн юм байна. Одоо ингээд 18 сарын вакцин хийлгэх юм бол 4-өөс хүртэл вакцин байх. Оо вау, ямар гоё нэ. Гал. За тэгээд эвэлийн масажлийн 7 хоногт дуусч байгаа амар завгүй яваал хөрхнөөс харьцлан хөдлөөд. Би тэгээ бас яг юм нойрны дутагдалт яг нэг гүн дутагдалт орсон би юм хэлсэн шүү дээ.
Тэг өдөр Уйлаад. гээд чихнээс зүгээр амар шалтгаангүй уйлаад. Тийм. Тэгэл зүгээр амар реалититэйгаа нүртүүлээ. Яг 7 жил бүр яг нэг ч сэрэлгүй унтсан яг сүүлийн 7 жил нэг ч өдөр байхгүй маань ингэж бүр яг бодсон байхгүй. Яг нэг ч өдрөө. Нэг ч өдөр байхгүй бүр. Гэтэ ингээд проблем нь хүүхд мэдээж байгаа л да. Тэгтэл чинь ивэл ингээд нэг том болчих штэ тодорхой хэмжээс. Тэгсэн ч гэсэн ингээд миний одоо ээжийн юу ингээд амар хүчтэй болсон юм шиг байгаа заяа. За. Тэрэндээ ингээд амар бухимдаад гэх юм уу би одоо сая тэр нэг уйлдаг өдөр яасан бэ гэдгсэн юм болохоор ирмэн ингээ унтахгүй ингээд ойрхон сэрээд халуунда илүү ялмарсан ингээд ойрхон сэрээд тэгэл би ингээл унтуулах гал арай гэж нэг 4-5 болол тэгсэн чинь ивэл нөгөө нэг харшлынх нь эсэс нэхэлцэн гээд ураад болдгоо тэгэхээр босгоол имээ нуугаал хамрын цэвэрлж өгөөл усмас үгэл заалаа долоо гэд босдог байхгүй юу тэгэхээр ингээд тэр үед нэрмөн жоох уйлгах юм бол сүүм өгчих юм бол нэг 10 мар хүртэл унтчихдаг би яг унтандаа гэж бодоод тэгцэнсэн чинь биш тэр чинь амралтын өдрөөс юм бүтэнсээ өдөр тэр хоёр нөгөө нэг золоо ивэл хоёр свиминг бассейныхаа хичээл рүү явах гээд тэгээд ирмэнд сүүг унтуулчихгүй босгоод аваад тавьчихсан байхгүй тэгэхээр гинт амир уур хүрээд би одоо нэг би яг хөвтгтээ за одоо ингээ залаа босчих юм чинь би нэг жоохон хэдэн цагийн нойр авах нь гэж бодоо яг хөвцөн чинь ирмэнийг босгоцсон чинь миний бүр гинт амир уураад яа тэгэл би босох хэрэгтэй болчих жоохоо тэгээд намайг одоо бос гэдэг юм аашийн зүгээр сүүг нөгөөд тэгээд оронд нь унтуулчихгүй байсан ингээл тэгээ амарсан. Тэгтээ яг тэр нь яг нөгөө нэг шалтгаан яг золооч биш тэгээ би ингээ нойрны яг бүр хит хоног дараалаад яг нэг тиймэрхүү байдалтай ингээд явцсан. Тэрэндээ ингээд ёо гэл яг нэг тэрэндээ байгаад тэгээд хамгийн гол нь ирмэн чи ингээ уг нь бол ингээд яг нилээн дэжгүй урт унтчих байгаа байхгүй 8 унтаад нэг өөрөөр нэг 3-4 хайрцааны хальт сэрдийн тэгтээ жоохон уйлгэнснээ буцаа унтчихдаг байхгүй юу. Тийм болцсон байхад би өөрөө энэ хоёрыг дуурсан бүр үйлдэл алганд нь сэрдэг болсон амар хэцүү. Яж чад ивэл бүр амар хэцүү унтдаг яа. Oh my god. Чиний өрөөний хамт ханжсэн шүү дээ. Би баг 2 удаа хонсон шүү дээ. Чи намайг ягаад ер нь бол чихэнтэй реплай хийж өгөөр яа. Бүр ивэл бүр үнэхээр амар унтдаг тхөө ингээл. Хааха. Гэдэг тэгэл ингээл хамар аман дуурал чи ясыг наа чи гэж болох нэ. Тэгээд үгүй гол нь ингээд би ингээд тэр чинь ингээд анх яаж байгаа нөгөө нэг анх удаа хонж байгаа Airbnb шүү дээ. Тэгээд миний тэгээд ингүүд тэгвэл ингээд миний ингээд нөгөө нэг үдсэн бүх аимшиг кинонууд маань ингээд орж ирэнгүүт ивэл тэгчээд ингээд удаж чадахгүй. Airbnb 3 bedroomда хуваагдаад тэгээд энэ хоёрыг дээдод орон дээр утсан чи хөөгдөд маргааш надтай унтсан шүү дээ. Йоо бүр үнэхээр ивэл унтах бүр импоз. Тийм тэгээд ирвэл одоо ер нь байгаль гэж тэгээд ингээд инээ юм яриа. Оо за чи. Тэгээд нөгөө өрөөнд байгаа шүү дээ. Уг нь яг зэрэгэлтэй. Тэгтээ ингээд би бүгдэнд нь сэрдэг байхгүй. Тэгээд бүр ингээд зүгээр ингээд баг хөрөөгөд дэргэж харахгүй болгонд нь ингээд сэрдэг. Тэгээ хоёр хүүхдийн сэрхэр чинь би ингээд зүгээр л яг ингээд босоороо оснос ямар ялгааг болцоо болохоор тэр хоёрын өрөөг нь шууд нэгтгээд тэнгүүтээ би ингээд чихэндээ юм хийдүүлсэн. Чихэндээ ингээд earplug-тай байхдаа би ер нь л бүх чимээгээ сонсдог. Яг бүр жижигүүдийг алгаж чадчих байгаа байхгүй юу. Тэр тэгж л даваад л байгаа. Тэрнээс би ирмэнийг уйлахт нь сэрнэ, ивэлийг ярихт нь сэрнэ, хамраа нусаан татахт нь сэрнэ ингээд тийм болсон. Тэгэл бүр тэгээ би зүгээр л ингээд бодсон юм. Яа зүгээр л нэг хоёрхан л өдөр яг нэг ингээл эмээ өдөр нь ч юм уу те нэг ингээл хамаатных нь хинч байдгийг нэг ах эгч дээр ч юм уу те нэг ах эгчтэйсэн бол манай хоёрыг викендээр авчаач гэдэг юм уу тэгэл өгвөл тас ингээл нэг ундах юмсан гэдэг нэг тиймтэй баснаа ингээд гэвэл тэгэл яг золоо хөрх юм за тэгвэл хоёлаа ингээд тэгээд тэгээд амралтын өдрүүдээр золоо надаас төрүүлж босон хүүхдээ авсан ч гэсэн нөгөө хоёр гашгаалтаа л гамжаа сэрэл энэ юусэн ингээд яг бүх юм болж байгаа юм мэдээл удаад амар хэцүү. Ямар хэцүү юм бэ те. Тийм. Тэгээд тийм тэрэндээ нэг жоохон бухимдаа. Тэгээд зүгээр л за энэ бол reality юм байна. Би тэгээд ер нь forever. Тэгээд энэ хоёр ингээд том болчихсон юм байх юм байна гэл. Би ингээд ер нь найргүй байдагтай ер нь комплейн ихэ болчих. Ингээд шүн найргүй босч ирсэн ч гэсэн за угаасаа л хүүхдтэй үний амьдрал юм байгаа. Өнөөдөр ундаж чадсангүй гэл нэг тэнэгтэй тахам бол бүх өдөр тийм болчдөг болохоор ер нь ингээд босоод за одоо сэрээ гэлтэл нэг кофе уугаал нэгснээ дараа ер нь л амьд ажиглчихдаг. Тийм найргүй байлаа. За өнөөдөр инглээ ёо инээ тэрэ гэдэг юм ер нь нэг амар юу байдаггүй яг бүр ингээл заримдаа бүр тас босоогоор хонсон дөө ёо зомби ш юм гэж бодох ч гэсэн ингэ тиймэрхүү. Зүгээр л би одоо ингэ 7 жил унтаагүй минь дахиж юу авахгүй маань гэж бодсон ч юм уу. Тэгэл нэг нойрны л жоох асуудалтай бусдаар гайгүй дээ. Тэмсэн сайхан байна да. Энэ нөгөө сошиалор бүр ингээд амар сошиал бүр алж ин тийм бид нар сая тэр Рубигийн тэрийг за бид нар нөгөө нэг төөгөө
Амина ойлоо тэр Нико 3-ыг бол сайн мэддэггүй. Нөгөө тэр Рубигийн ярьсан бол надад бүр ингээд яг тэр хинэн нүдэнд харагдаад бүр амар шижиг санагдаад. Ер нь яг тийм gossip. Ер нь тэр чинь надад айгу онцгоснаас дээрээс нь тэр шавн чинь би бас байжсан. Дээрээс нь надад тэр хүүхдүүд чинь бүр ингээд 24 кг байгаа хгүй тийм бид нар ер нь бол тэр шавнаас яг хэн мөнгө олсон юм бэ л гэж бодсон. Та нар болоогүй бид нар болоогүй. Яг хинэн мөнгө авсан юм мэдгүй одоо нэрнгэсээ би ингээд бүр амаа ангаачд хайлцсан шүү дээ. Нэг хэсэг ядаргаанд ороод ингээд тэг ингээд шаарлаганд явдаг зав. Тэг шаарлаганд явчих цаг болтохгүй шүү дээ нөгөө нэг тэр шоу чинь ингээд яаж явах. Ингээ амаа ангаачдах ингээ алим хадаж чадахгүй бүр ингээд өндөг идэж чадахгүй зав. Яг нэг хэсэг бүр ядаргаа. Тэг манай албаар дандаа л 20 төгтөд бүгд нэг юм зэнэ. Ядаргаанд юм чинь тий. Тий нэг хөгшин настай хүмүүсийн даралт нь яатсан, сүүжин яасан, сүүжин тачигнж байгаа маа чигнж байгаа. Бүгд дандаа юм ардын имчилгээр явдаг болсон. Тиймээс тэгээ өөрхий тэр октод жүжигчд гээд бас октод байдаг байсан. Бүжигчд гээд октод байдагсан. Бүгд л ч аваад тэгсэн. Тэгэл мөнгө төгрөгөө аваагүй нэтэрэг сонсоход надад л амар муухай л. Йоо. Би яг ингээд хажууд нь байгааг болохоор яг үнэ хэсэг мэдэхгүй л их надад амар өнөмшлтэй үнэхээр яг ингэсэн л байна да гэд. Гэтэ бас ингээд зарим хэсэг нь үнэн худлаа ингээд янз бүр л байгалах л тэгтэл. Гэтэ Монголын энэ урлагийн хүмүүс юм шижиг юм бэ те. Бүр ингэ шижиг хүмүүс бүр ажиллал. Ер нь миний тэр урлагийнхны амар шижигэн гэдэг мэдрэмж хэцүү ангид байхаас эхэлсэн. Дараа нь ер нь янз бүрийн юм дээр амар олон юм дээр ингээд үргэлжлэн телевизэд ажиллаад. Мэдгүй. За одоо надад ингэж байгаа хүмүүс бүр амар их байгаа заяа. Энэ маа чи нэг л өдөр асуулна да гэж. Надад бол ийм bad blood гэдэг шиг тийм юм байхгүй. Гэтэ kinda тийм harassment төрсөн юмнууд бол маш их байгаа байхгүй. Тэгээд амар олныг харж ирсэн. Тэгэл нэг л өдөр энэ маа алуулна да. Нэг нь шивгүүлүүлээгээл наавал. Дээрэс нь яг бас нэг жоохон зөвтгөж бодож байгаа юм. Тэр ингээл Рубигийн тэгэл ямар орой эрдэм гэж муухай ашигласан гэд хойлоос нэг хин нэг тэгжил байсан баг. Би ч юм тэлсэн шүү дээ. Хойлоо нэг өдөр готголуулж маа гэдггүй шүү. Бүр хойлоо баахан хүмүүс муулаад хойлоо нэг ингийн захтаа шиг яриад. Би бас би ч гэсэн гарч ирсэн байгаа. Яга байх. Яг үндэ наа чи ингэсэн тэгсэн наг үндэ битгий ингэмингээ хуцаас надад хоёр чи яг үндэ ингэсэн гэдэг юм уу. Мэдгүй тэл санаанд орохоор нэг юм сүртэй юм байхгүй. Би нэг санаанд орж байгаа юмнуудаа ярьжсэн шүү дээ. Ангийнхаа өвөд тэгжсэн гэх. Тэр юмнуудаа ингээл амар гимшиж бодож юм. Бусдаар бол ингээ өөрийнхөө миний бодолд үлдээгүүр нэг хүний бодолд гүн сууцсан юмнуудаас байж магадгүй юм шиг санагддаг л та. Чи тэр энэ подкаст дээр их олон дайсан бэлдэж байгаа шүү. Тэр нөгөө манай эдитер охин барыг тэдрийг цогцолоо. Энэ хоёр чи юм аа. Тэрийг нэг жоохон нэрд гарахыг жоохон хүлээж байгаа. Нэг хүмүүс нэр битгүй цацаж байгаа. Хэдэн төгрөг хөвлээд гэх. Их олон юм яаж нэг өдөр бас нэг яа хүмүүс чи яга одоо энэ ингээд навшин исэн хүмүүс ингээд цоглож байгаа л ингээд гарч ирж штэ. Дандаа зүгээр тэд нэр одоо ингээ хэлж байгаа ч гэсэн их буруу санагдахгүй байгаа байхгүй. Зүр нь ер нь бол навшин үйлдэлэл ер нь хизээ нэгэн цагт үргэлж навшин л байгаа байхгүй тий. Надад зүгээр ингээд хүмүүс ингээд амар шүтчихсэн хүнээ яагаад ингэж бүр амар хэлдэм бол гэж бодсон. Жишээлх юм бол тэр саран туяа нэг Европт явж ийсэн нэг охинтой. За нэрийг бас хэлээд явах өгш. За. Тэгсэн чинь навшаа чи хүүхдийн мөнгө зүг хөрөг өгөөч гэдэг. Хүүш ямаа саран туяа хичээг өгөөч гэсэн. Тэг ингээ босон процессыг сонсох юм бол би бол ингээ дуучныхаа талтай байхгүй юу? Зүгээр ингээ босон юмыг сонсох юм бол тэнгүүт яг тэр охины хийж байгаа лайвыг сонсон хүмүүс мэдээж тэр охины талд орчлаа юм л да. Тэгээ байгаагүй хүний хувьд бол нэрнгэс яг хэлж мэдгүй ч гэсэн ингээ сонсонгууд үгүй эн чинь зүгээр л хоёр хүний маргаан бай. Тэнгүүт зүгээр нэг хоёр хүн маргасны төлөө ингээ насаараа хайрлж шүтэд сонсч исэн хүнээ ингэж бүр ийм амараар хэлдэг юм бах та. Тэгэхээр хүний яг төрлөх цан гэдэг чинь ямар сэжигэн байд юм бэ? Би чи юу бодсон болохоор зүгээр жоохон айсан. Тэрнээсш яг нэг нуугаад байгаа. Тэгээ бид хоёр л нэг нуугаад байгаа. Хөөд нэг мөнгө төгрөгийг өгөөгүй ч юм уу те. Нэг тийм золбон зан гаргаж нэг амар улаан цай хүмүүс юм гайгүй л гэж боддоо штэ. Тэггүй. Руби ярьж байгаа юм дээр амар классик яг нэг монгол залуучуудын салыг гэдгсэн чинь бөөм өгөр явсан ч гэлөө нөгөө бачк. Бөөгөр айлгсан. Тий. Би тийм бөөгөр айлгсан. Тийм найзуудынхаа түүх амар сонсч ирсэн ингээд чи одоо ингэ наттай л ингээд байхгүй болвол би ингээд чамайг хараа мараа гэдгийг сүрдүүлж үерхэж мөөрх гэдэг тийм тэнэг гараа зөнд. Гэтэ ингээд залуучуудын амар шижиг юм. Одоо энэ октод юу нээр болгоомжтой хэрэгтэй юм шиг санагдсан. Энийг бол бүр маш олон сонссон. Хүний их нэртэй явуулдлаа. Айл дээр нөгөө нэг самрагч мамрагч гэх хүүхнүүдийг нэг гинт зургийг гаргаад алдсан штэ тий. Маш олон хүмүүс бол эргэтэй нуудаг заяа нэгдүгээр технэр хүүхэлтэй гэдгийг ерөөсөө огт хэлдэггүй. Тэгээд нилийн бүр харилцаа гүндгэрцэн хойно хэлдэг ч юм уу. Эсвэл хэлснэ
бит хоёр ингээд тий ямар ч хайр хайргүй хүүхдүүдийнхаа л юу. Одоо чи хүлээж ич гэдэг юм уу? Тийм ихтгэл найдар төрүүлж авахгүй. Тэрнээс ш би яг үндэ ихнэртэй хайртай чамд ч бас хайртай гэхэд бол ихтэй хамт байхгүй л байхгүй. Чин тэр хүний тархийг өгтөл нь угаацсан байдаг. Тэгэхээр kinda бас хохирогч тэгэхээр бас ингээд тэглээгээ зөвтгөж болохгүй л дээ. Гэтэ бүр ингээд мэдээг бол яах юм жүжиглээд ингээд готгололцсон хүмүүс бүр маш их байдаг аа. Ёо, very scary бро. Нэг өдөр степ төвлөө хоёр Италид хүн байгаа. Яа, тэгвэл одоо бүр амар хүн тусах. Тийм дэл чи ингээд айл дээр сүтгөж болтон тий. Хүүхдээ. Яси. Тэгэл надад хэрэг ярина шүү дээ. Гэтэ эхнэрт нь ямар ч хайр байхгүй. Ерөөсөө чаталтай хүмүүс ч мэгэл би энэ хугацаанд бах нэг удаа ч яшхыг хараагүй. Чатаа ингээ үзүүлсэн. This is a book. Тэгэл яах юм бол би чамаагүй бас тэгэл ирхүү мал гэдэг ийм юм хан сав минэд шууд хан тэгэл би бүх тавхсыг найзуудаас салсан басан гэж стори гэлээ. Би тэрийг ямар цаар өгчээс ойлгож чадахгүй. Йоо тэгэхээр хөөрхий тэр октоудаа битгий юм мал ирчүүдэд битгий итгэж тархиа угаалга. Тийм ер нь бол ингээд одоо амар олон жил ганц би явсан хүний хувьд хэлэхэд зүрийг зөв хүн ер нь бол зөв цаг. Тийм битгий яриа. Саяхан л авчихсан чи. Тэ зөв хүний учрахаар хүн яадаг юм бэ ингээд битгий тэр юм аяа та нар зүгээр тэ. Тэгвэл зүгээр ингээд миний хэлэх гэсэн санаа нь болохоор чи зовхоо хүрх юм бол чиний хэлдэг дэ ганцаараа ч зовно. Гэтэ ингээд тийм яг үнэ хостой байх юм бол хүн жаргалтай л байх хэвээр тий яг үнэ тэгэхээр зовхыг чи ганцаараа ч чадна гэдэг. Наа чи миний ч хэл зүг биш. Тийм үү. Монгол төлөвлөний зөвлөгийн амсалмаагаа үздэг. Тэг нөхөр нь амар задаад иддэг штий. Тийм нөхцөн нөхөртэйсэн гэдэг. Тэгэхээр ийм анхнаасаа ийм bad guy might татагдаад байгаа хүн болно штий тий. Татагдтыг. Стокгольм синдром гэж юм байна. Тэр чинь ингээд чихнээсээ юм дайди ишүү мишүү гэж байгаа байхгүй үү ингээд бүр ингээд авч үзээгүй тэр одоо юу ингээд өөр хүнээс авахгүй та тийм юм болгоно тэр сэтгэл зүйтэй холбоотой. Тэг ингээд яалтчгүй бүр ингээд тодорхой ингээд найзууд тэр маань бүр ингээд дандаа ингээд салаад нийлж байгаа хүмүүс нь бүгд дандаа тийм гарууд байх жишээ нь. Тэгэхээр үнэхээр өөрийгөө яг нэг тийм байна гэж бодох юм бол нэрнээс сэтгэл зүйчдэр очиж тэгж сэтгэл зүйч чинь баг нэр хувь заяа өөрчлөгч чиний дээр дотор татагдаад байгаа учир шалтгааны чинь тайлж өгөх байх гэж найдаж чинь гол нь сэтгэл зүйч нь олддог юм уу яа тийм сэтгэл зүйчдгээс олж байгаа сэтгэл зүгээрээ байм барих юу бодгоогоо байм заалгаад гэхдээ нэрнээс яг тийм асуудал байдаг тэрийг шийдэхгүй болно. Рубигийн юунуудыг сонсохоор тань ямар гоё зөксөн бэ тий хүшээ амар хөөрхөн арай л хөөрхөн давхар хэлэх байлаа. Тэгээ давхраа ер нь хүмүүс дэжгүй зөгтөн шүү тий. Тийм. Би ч болон давхраач шүү. Дэжгүй чи хийлгэж исэн юм уу? Үгүй би угаасаа давхраатай. Байга штэ. Тийм би бас давхраа хэлэх үү гэж бодсон. Би тэгээд чи байгаан биш үү? Биш үү? И ч юм байдлаа штэ. Байхгүй. Тэгээд ингээ заримдаа ингээ бүр ингээ хит хоног нойрмор байхад давхар орчдөө штэ тий. Тэнгүүт миний ингээ хамар бүр амар том санагдаад тий заяа. Тэгээ би за давхараа хэлэх юм бол араас нь хамраа хамбарлуугаа ингээ заварч өгөх юм. Хүмүүсийг тэгээд тахгүй юм салчаар тэгээд дараах ингээ тэгээ би за яг дараа нь хамар голдох юм байна гэж бодоод. Одоо хамранд хайртай тэгэхээр миний би өөр нь гэхдээ царайнд сэтгэл хангалуун байдаг болцсон. Хөөрч ялаа. Хөөрч осорч ямаа. Осорч ямаа насарцсан. Би хэлчихсэн. Үтгтэй надад хамгийн шийдгээ санагдсан юм. Хүмүүс ингээ гинтгий ингээл бүгд ингээл чи ингээл ариун ингээ зүрх байлаа гэл ингээл стори хийгээл тэгэл ёо за болоо. Тэгэл амар бас нэг яг тиймар ингээл нэг амар тоглолт моголт хийгээл мэдгүй гэхдээ надад бол зүгээр харамсаж байгаа нь бол надад ч гэсэн баг ширлэмэр ч юм санагдчих зүгээр л яг бүр ингээд бүр яг бодит жоокер байгаас тээ юм мэрч ингээд бүр ингээд яг бүр манай нийгмийн ямар бодит зүйлээс үү гэдэг юм. Бид тэр нэг хүмүүсийн ширлээдсэн ээж хадгаа ярьсан ярьцлагын ээж нь зодсон гэдэгдгүү. Ээжээрээ авгуултгүй тэгээ ээж дээр оцсон чинь чиний яаж явах ч хамаагүй ясээс мэнж гэлээ. Тэгээд ээж яагаачгүй гэдэг. Тэмдэггүй яхаа сүүл ээж чинь тийм биш байсан гэх нэг тийм гарцалаас л тэгтээ мэдгүй зүгтээ хүрхэмд нэг л одоо аригчин байсан гэж бичсэн. Үгүй тэр хүн одоо нэр би ч архив нэрээ амар байсан баха тий. Яаж яагаад ингээд нөгөө бэлгийн чих хандлага нь одоо тодорхойгүй тийм болохоор ингээд тэл агуул хүмүүс хүчрхийлж гээл тэгэл уураа хөрсөн хүн болгон очиж уураа гаргаал хүрх юмтанд
Мэдгүй. Тэгэл хүмүүс ухаантай агаач ярихнаас гараад мараад траа. Тим юмнаас ухаантай байж гарахад бол нэр ингэсэн. Гүнэрээ ядуу байхад уруутахад амар амархан байгаа. Өөр юу боллоо. Өөр одоо ч нөгөө ойдлогын хилцүүлэг гэл нэг юм болоод. Тийм. Би тэрийг огцсон суугаа баярч өгнө. Тэгээ би батнаар нь дуртай юу болсон мэдгүй ч гэсэн. Тийм үү. Манай амраа манай банк готхолтой л таа. Хингээ хар урт сурсан. Хар урт. Би бол нагид бол дуртай. I'm sorry. Юу н бас нэг олонний хүмүүсийн юу адаг. Нилээ олон хүмүүс дуртай. Тэгтээ хэлэхгүй би. Тэр ануухаас фитнес амар дуртай. Хүшээ амар гой дурсан биш үү? Момоко тий. Омоко болсон байлээ шүү дээ. Юу том тий. Жомоко. Амар гой дурсан байл шүү дээ. Нэг бүр 65 49 болсон гэх. Бүр ингэж бүр амар. Тэр шоунаас наашаа нисэх зардлаа чинь энэ шоун 45 нэг орох уу гэж орох уу? Би яг тэр нэг өгж байгаа драмыг нь хүлээж авч чадахгүй тэгээд их өгдөх. Чи зүгээр жүжиглээд өгөөч гэдэг юм. Тэгтээ тийм би тэгтээ үзээгүй л тэр. Тэр чинь ингээд юм жижиг ингээд юм сценарионод ингээд бэлдээд тэрнийхээ дагуу эдгээр чи уйлж муулаад ингээд муудаж зодолж хэрэлж мэлдэг байхгүй. Үнэхээр худлаа хи үнэхээр худлаа. Тийм олонний танил хүмүүс хизээч ин зургатаар гарч иж тэгж тийм юм дээр сүлд гэж хэрэлдэггүй. Гэхдээ би бол магтуу гэж утсан шүү дээ. Зүгээр би яг нэг зарим нэг хиний тэр нэг жүжигчин тэгээ нөгөө хинтээ альма эдэртэй муудал цадааг наарсан чинь яг үлсэж байгаа, ядарч байгаа тийм үед бол бас хэрэлдэж магадгүй гин дуугар хүрээд. Би бол тэгж хэрэлдэнэ гэж юус бодохгүй байна. Мэдгүй. Харин хүмүүс тайлцтай энэ төр гэлтгсэн. Би огт үзээ үтлээстэй зөв турштай амар хүн 45 хоног 65 49 хэл болдгийм гэж үү те. Алсан мөлий те. Бүгд голсон мөлий. Тийм тэгээ юу бол орох уу зүгээр. Орно штэ. Би шууд орно. Би ч нөгөө амар шартай болохоор хоолын хорьжуул тэгээ бас би идэх юм бэлээ өгчүүлээсэ. Тийм би хоол бэлдэл өгчлээ гэвчлээ штэ. Тэгвэл өөрөх хаа тавьлаа. Тийм. Торн. Тэгүүлээс жахаа олоорлоо штэ. Би болохоо би шунхаа болохоо. Шугна. Шугна жахаа. Жахна. Шунгаа. Одоо юу найлт бүгд утахгүй нэг салаад идэх гоё тий. Бид нар л шинэ жилийн спешиал тий юу балааж. Тэгтээ бүтэхгүй юм шиг байна тий. Түр залхуу төө. Яа. Тэглэж ин тэгээд аягүй бол хийгээд хүмүүс нь комент бичсээр чагаасаар нэг гоё байна. Нийлдэл. За цагаан сараар л яг спешиал заа. Гоё. Цагаан сар ямар спешиал хоорондоо залгах юм яа. Цагаан сараа гоё. Хотлоо мань битүү үү. За. Бидэж битгэхгүй. Энэ битэрээс юу ч битгий үлээ. Хи. За, тэгвэл өнөөдөр хас идэв тарах уу? За, битэр өнөөдөр guilty pleasure гэдэг гоёор орчуулж хэлэн манай найз. Буруутай талархал. Мэдхгүй юм байна. За, guilty pleasure шүү заяа. За, guilty pleasure за монголоор орчуулах юм бол тий. Хийх дуртай. Гэхдээ тэрний юм зөв үйлдэл биш тий. Нэг ямар нэгэн буруутай. Буруу юм шиг санагддаг. Гэхдээ тэрний үйлдэлтэй дуртай тийм 5 зүйлийнхаа талаар. За, чи эхэл. За би хэлэх үү. Би болохоор цай авч тээ ерөөсөө цайгаар ерөөсөө тэр ярьж байгаа бүх юм байна гэх. Хүний кофенд борцгоо дүрхтэй та юу бодсон юм бэ? Би тийм ер нь бол халуун уух юм ерөөсөө дангаар нууж өрсөж чаддаг. За. Тэгэхээр заавалчгүй ингээд талах дүрх юм уу? Тэр яхаа хөрх юм уу? Мэдгүй ерөөсөө ингээд цай дангаар нууж чаддгүй. Цай уух юм бол халуун нуух юм уу? Цай тийм кофе дээр уух юм бол заавалч хажууд нэг юм идэхгүй болол ерөөсөө яах юм аа. Тэгээд тэр бол миний pleasure excuse байна. Тэгээд би тэрнээс дуртай. Тэгээд би яг хэмжин штэ. Одоо 2 балгаал нэг хазахгүй бол цайнаас өмнө дуусна. Тэр гарах юм даа. За миний хамгийн ихнийх болохоор штэ тий. Хүүхдүүдийнхаа чихийг уах. Хүүхдийн чих уухаж болохгүй штэ манайхаа мэдхүү. Мэднэ. Ер нь бол болохгүй. Тэг ер нь улаад яг ингээ сүүл рүү. Тийм үү? Улаад л ухт юм уу? Ямар байлаар юм. За амар имзэг гэдэг байхгүй юу? Тэгэл би ингээ бүр гэрэлтэй ингээ хардаг юмтай зөө ингээ тэнгууд амар доторх бүх болж байгаа юм. Амар гоё зөө. Тэг би ингээ яг сардаа нэг ухах нь сар болгоны нэгэнд тогтдог байхгүй юу би зөө. За ёо. Яг нэг хизээ ухснаа санахгүй. Амар утсан юм шиг тэнгууд яг шархлуулчих гэдэг. Тэгэхээр тэр чих бүрэн recover хийх хүртэл яг нэг сар үлээ. Тэгээ сайхан цогдорсон. Хамгийн ах бүр ирмүний чих баг ярьж идэв өөдөөс бүр ёо. Тийм үү. Битүү тэгээ ингээд наадлахын хэсгээс үргэлжлэлт гэсэн чинь бүр амар хулах гараа би бүр зургийг аваа залуураа явуулж байгаа. Тэгээ би бүр чих ухах үнэхээр амар хоббитэй. Ер нь багасаа тиймсэн. Тэгээд манай гэрийнхэн бүгдээр юм чихээ надаар хулдаг байсан. Тэгээ би нэг подкастн дээр ярьжсэн шүү дээ. Нэг удаа Японд ээжсэн чи ээж нэг юм дөрвөлжин давны үүсийн уулцсан байсан.
чамд ярьчихсэн шүү дээ. За, зүрсгүй хийсэн дээр ярьсан. За. Тэгсэн чинь Джейсоны өөдс ингээд скотчер ингэсэн байхгүй. Тэг энэ юу юм одоо лам амар ном уншуулсан одоо нэг тийм зам үйл хийх хэрэгтэй юм байсан бах та гэж бодоод ижсэн чинь дээр нь хөлх байгаад дээ зөндөө дүүгээ чинь ихнээс зөндөө хөлх гарахаар дээр нь скотч. Йоо. Ээж тэрийг одоолтлээ дээ. Яа. Тийм баггүй угаас амар хүний чих хох дуртай. Би баг танихгүйний чихэн ингээ хулхир хардаг тавил. Гац хохчихоо гэж асуухад нэг. Тэгээд манай гэрийнхэн бүх дургу мөртлөө бүгдээрээ ингээ чихээ хуулдаг надаар. Тийм. Найзсаа битээ асууаарай. Найз нь хэдэж хуулахгүй гэж хуулах юм шүү дээ. Угнаа бол 7 хоног. Яна юу сонсохгүй шиг. Тийг нэг ухснаас ч хойш нэстэн юм шаажигна. Гай болно бүр. Нэг үс цаашаа цоогоод ярьж чадахгүй болгоцсон намаагүй амар. Угнаг юм би ингээ сайхан сэтгэл хүмүүсийн будаад хөр ямар их гоё шигэндэг гэж бодсон юм. Хөөе би гоё юм л гэдэг үстэй. Бэрээдээ. Хүмүүсний будгийг бэрээд байгаа шүү дээ. Тэр хуцаад. Тэр будгийг тэгээд амаас өөрийнхөө цагийг гүрч энергийг гүрч тэгж хийдэг ш тэгэж хугныг өмсөө будчихгүй юу. Тэр хүмүүсийг бариад байсан. Чи яг нөгөө нэг гээл дүрдэг. Яа тэгэл тэр яа бариу. юм л харна оноо их угаасаа хийж авахгүй тэгээд ухуулдаг үсээ. Тэглээ. Аа битээ гэдэг хөртөл нэг шууд цааш нь заа. Хуулхийн цааш юм. Яа би одоо ийм байдлаар хүүхд мөхтэй болох юм бол 5 минут тутамж шалах байх. Өмсгөлч юм. Тэгээд над руу чат бичээл яа. Ингээл тэ. Эмч рүү яв. Яаж олон явсандаа залхав нь өрхөж тий. Гэдэг ингээ би тий яа. Яа, God bless. Чи баг яг босоогоор хоног. Би ч их босоогоор. Харин хурдан амьсгалаад одоо амьсгалаад болчихлоо. Яа. Гоё хахаа. Зүгээр. Тэгээд болно гэлээ тэр болно ч гэж. Гэрэл нь хатхаад. Гэрэл нь өвтгөө. Та нар тийм гэл уусны юу яг өвдөгдөг шээ та нар. Тэгтээ бүх хүн чинь тэрийг мэдчихэж байгаа шүү дээ. Миний хүмүүс бол амар нэмгүй угаасаа хаалдаг. За тэр миний манай тэр өндөр маань гэдэг найз стандарт таахгүй. Тэр хүмүүс янзлаас амар хүчтэй хүрсэн. Тэг хүчтэй түлхэж. За миний дараагийнхан. Би ингээд стресс тэгэхээр ингээд амар их онлайн шопинг хийдэгхгүй юу. Ингээд бүр ингээд галзуу юм шиг ингээд хийдэг. За тэрнээсээ ингээд тайвширлыг олж аваад тэг буцаагаа тэрийг ихнээс нь буцаагаад тэг зарим минут нөгөө нэг ингээд return хийж болохгүй юм байдаг гэдэг. Тэгээд надад одоо таарахгүй балааны зүйл. Нэг юм өмсөл барил орж. Одоо ирмүнээс гоё гэдэг байна. Ирүүнэг лидер 7 хоногт нэг уугна стресстэйсэн бол тээ. Уугна стресстэйг яг дараагийн 7 хоногт ирдэг юм шүү дээ. Бүх уцсныхан дэлгэрийн өргөдөг. Тийм. Энэ ямар дараанаас хахаар бүгдийг буцаачихсан. Би чааг бичээгүй л наадах чи яг хэлээ гэж бодчихсон. Надад бол хамгийн ядаргаатай парт нь чиний тэр ингэж буцаах гэж явж байгаадаа залхуу нь өрөхгүй байгаа махтаа гэж автобус галт чаадтууны автобус та нар хизээ чаадтууны хамт явж юмаа буцаана. Тэр нь $15 ном. Amazon тэрэн дээр амар гоё. Оо тийм дээ. За зүгээр ингээд баг эн чин буцаалаа гэнэ. За зүгээр наадгаа аваа өвлөн. Надад өөртөө үлдээ. Мөнгө ингээд аав. Ингээд авчи. Би бүр жил мэлээ өмнө яасан юм тий. Тийм амар гоё. Буцаач илээд байдаг тий. Буцаач илээд. Йоо. Тэгээ том компани штэ. Та нар жижиг компаниг битээ тэгж орой. Амар хэцүү л. Ландыга дээр биш жижигсэн одоо буцаа. Яг өөртөөс ингээд шалтгаалсан юм бас ингээд юу л та. Тэнгүүт одоо ингээд хувцас би ер нь жоохон зарахтаа ер нь аль жоохон муу зөө. Цамцны юм дээр аягүй хэцүү байгаа. Одоо ингээд буцаа гэдэг юм хүмүүс. Харьцмаараа солио яа гэж. Ямар төвхтэй юм бэ зүгээр. Улаан цай яг нэг юм найзуудаар аваад өмсцэн заяа. За тэгтээ яг стори хийсэн баг ингээ зөрүүлээд ярангууд нөгөөн дээр дарга сторийг харагдаад баг. Тэнгүүт солиё гэж байгаа хгүй. Тэгтээ ер нь бол сольж өгөх ёстой штэ. Тэгтээ бид нар ч гэсэн ингээ өмссөн юм уу буцаадаг штэ. Тэгээ бодохоор ингээ аягуулаг зангарахтай загнаад тэгжингүүд хүний хүйс мүс болцсон тийм юм чи ингээ буцааж аваа сольж мөлөх ингээ. Окей. Яста хувцсаар
зарахчтай ядаргаатай шүү гэж юу. Би ер нь бол дандаа хувцсан дээр дандаа фейлд юм а. Гэтэ ингээд цамцаа зарахтай амар happy байдیں۔ Гэтэ арзмаар тааруулах ч угаасаа айгүй хэцүү шүү дээ тий. Авж байгаа үндэ ч хэцүү, зарж байгаа үндэ ч хэцүү. Тэгэхээр жижиг компани манайхаа айлуулах бит тэгэхээр. Тэгэл төвчл өмсөж өөрөө. Тэгээд бас яг хэрэглэгч талаасаа бодохоор амар хэцүү юм а. Дараах нь бол миний яг бүр ялч crime podcast. За. Үнэхээр guilty pleasure. Энэ бол одоо сэтгэл зүйн асуудалтай холбоотой юм байна. Би бүр ягаад тийм crime чи тэрнээс тэг өөрөө дараа найхгүй юу? Төмийн бодоод байхгүй юу? Яг тийм цус нүчтэй юм нэг сонсгоо бэлцээ. Одоо ингээд одоо тэр нэг хим шиг сүлт монстер дараадаг юм лээ. Яа тэрний кино бол бүр үнэхээр creepy. Хүний арьсыг цуглуулж авснаа. Чи тэр үүснэ үү? Үгүй ээ би тэр ингээд чадахгүй. Гэрт нь орсон чинь сандлаад өгөхгүй юу? Чи тэр ингээ хөхний товч байдیں۔ Йоо ямар заа юм. Хүний цээжний арьсыг хуулж аваад сандлаад true story юм уу? Тийм. Ямар шижиг. Эд гэнжтэй мартсан байна. So funny. Хөхний товч. Тиймэрхүү детальтай юм, тийм юм сонсохоор амар сэжгийн заяа. Би зүгээр тийм mystery байжгаад яг хинний хасан юм, тиймэрхүү юм нэлээд дуртай. Тэгээ дээрэс нь одоо бүр хүүхдтэй юм бол үнэхээр сонсож байгаа. Хүүхдтэй юм бүр deep юм мардаг. Оо тийм үү. Өө нөгөө бундай амар юм гарсан шүү дээ. Аа тийм. Стив тэрж үзээ уйлаад. Нөгөө тэр нөгөө 10 настай хүүхдийн юм дээр уйлаад яа тэр амар өстэй. Тэрийг үзсэн. Би нэг өдөр залуу нэг юм л төвшөд хангасан чи өдөр нь яг тэрний баахан TikTok-од үзсэн юм байна. Тэгэл бүр яа ямар амар юм бэ. Австралич ингээд амар колчлоо гэж үү яа. Тэгэхээр амар исэн тий. Тэр жимсний ахгүй тий. Тэгээд тэр ах чинь зориулаад зөндөө олон fundraising тэгээд гайг болсон уу тий. Гайг юм шиг үлээ. Цаа чин цоглог байх шиг үлээ. Тэгэхээр хүн хоёр хүн аврах гэж байгаад нас орсон гэсэн шүү дээ. Яг тэр шиг. Нэг эмээгөө хоёр зогсоож байгаа тэгээ буудуулаад. Хосууд 35 жилийн хойгоор явчихсан. Тийм. Амар үүдэлтэй тий. Тэг золоо. За. Юу нөгөө манай хөрс золоо надад хэлсэн чинь за хамт төгснө болчдаг чи ямар муухай ингэ. Тэг яг тэгж явж нэг нь хүчүүлбээс амар хэцүү. Йоо ард үлдэж байгаа нь бүр үнэхээр амар тий. Ямар амар юм бэ ч гэсэн. Тэр охин гэхдээ хамгийн амар нь дүүгийнхаа нүдэн дээр буудуулсан бүр айгу амар байна. Дүүн ингээд бүх юм ингээ хараад байжсэн. Тэр бүр насан турш юм бүр аимшигтэй ч юм. Яа тэгэл мэдгүй яг тэр аав хоёр байсан гэж за мэдгүй тэр юу тэр чигтээ маш аимшигтайсэн. Тэгээд би яг Сидней яваад одоо очиж байгаа штэ. Сиднейр явж байгаа. Тэгээд янз бүр юмнууд үзье гэж бодсон жоохон айсан. Тэгэхээр тийм болохгүй хаа. Одоо харуул хамгаалалтаа. Энэ бас тэгээд амар чийл газар болохоор ер нь бол тийм нэг амар юу гэдэг хаа гэж надад амар бодсон шүү дээ. Жоохон туршлагагүй юу? Тийм туршлагагүй байдаг гэж надад зүгээр л бодогдсон. Одоо гайгүй болж байгаа. Тэгээ тэр хоёрын амьдаар нь барьсан юм бах та тий. Америкч шууд далчихсан тий. Нэг нь нас орсон шүү дээ. Газар дээрээ бодолцсон юм уу? Тийм. Нөгөөдг нь сая комноос өчигдөрс ирсэн гэдгийгсэн. Хүүн комноос ирсэн гэдэг ч шүү. Аав нас ирсэн юм уу тий? Тийм бах. Аавын яс нөгөө юунууд буудсан юм уу тий? Тийм нөө буудалцж байгаа цагдаа нартай буудалцж байгаа буудалцсан юм шиг л. За мэдгүй бүтүүж чадах юм байна. Тийм. Тэгэхээр тийм муухай мүзэд тэгээд сонсох дуртай байдаг нь миний guilty pleasure юм аа. I'm sorry. Энэ crime podcast зуртай хүмүүс жоохон ямар нэг асуудалтай байгаа. Чи юу сонсдоггүй юу? Үгүй. Би миний төмөн алерт маань ажиллаад та төвг цаашаа. Йоо. Тийм их гэж. Битүүст. Би тэгтээ бас ягаад чи нэг цаанаасаас нэг инээр нэтгээд дээ. Жирэмсэн бахта ч юм уу хөхүүлэхтэй ерөөсөө. Тийм үстдэг. Бүр ингээ огт үстдэг. Зөв хөхүүлээгөө байхтаа ч гэсэн гэх юм уу. Зүгээр ингээ ерөөс сонсдоггүй нэг тийм надад нэг юм шиг гिचх юмсгэн гэдэг үстэй одоо буцаад хөхнөөсөө гардаг. Окей. За, миний дараагийнх нь болохоор би ингээ нэг юм harmless жижиг gossip ингээ хүмүүстэй амар зуртай заяа. Би ээжтэй ярихаараа ингээ хамаатантынхаа gossip ингээ сонсоор идэхгүй. Манай ээж бүр амар урамтай ярьдаггүй. Тэгээ ярьж ирсэн. Чи одоо юу гэдэг лүү дурлаад. Би тэгэл ээж ярихаараа зээж ховж юу хий бас нөгөө тийч тэгээд тэрний салаад тэгэл нөгөө манай ээж чинь нэг газар ажилладаг болохоор ингээ бас ингээ gossip-ууд нь бүр ингээ амар амттай заяа. Тэр чинь тэгсэн ш. Тэр чинь тэрний хүүхэд ш. Тэгэл. Тэгээ ээж охин хоёрын тэгж ярих gossip бол хамгийн гоё момент хаа тий. Тийм ёо бүр үнэхээр амар би тэгэл хүүшээ. Тэгэл тэгсэн ш. Тэгэл ээж нь дугаалсан. Тэгэл
Амар гоо team gossip амар сонсдог. Би бас ээжтэйг өөр амар их тэгж хов бацдаг. Тэгээд надаа ингээд одоо би 2 хүүтэй штэ. Тэнгүүд манай нөхөр чинь ингээд ямар ч gossip ярих авъя Ямар ч авъя. Ямар ч авъя. Gossip зүгээр золондор очиж өгдөг байхгүй. Ингээд төмөрд ажилтдаг байхдаа ингээд тэр чинь бас нилээ ингээд удаан монголчууд ингээд хүмүүсийн тэндээс ховнуудаа базаж ирнэ. Тэр ид чи муу шиг зөшөө тоглон ингээд гоё хов бацаж авах. Тэг би хаана ингээд тэнэж явж байгаад айгүй юу басан gossip болоод team болсон гэж хүмүүс яриад байсан. Чи тэг ярьдаггүй юу? Би тэр чинь бас тань штэ гэж тэнгууд хараа хүмүүс яриад байсан штэ нэрээ. Тэгэл болоо. Тэгээ бодонгууд ирмэн ивэл хоёр бас их тийх магадaltaй. Ивэлээс би яг хөө тэр яг бүх хүүхд тэгдэг ч гэж магадгүй л те. Дэлгэрэнгүй хэлдэг. Юу ч дэлгэрэнгүй хаа. Хичээл дээр ингэсэн мөгдсөн. Аа. Тэгэл бол. Had fun. Гоёсан. За ерөөсөө хэлдэг үг л тийм. Nothing. Ерөөсөө юм хэлэнгүүт юу хийсэн? Nothing. Тэг зүр сургууль дээр ингэ сууж байсан юм шиг. Тэгэж мэгэл ингээл усан сэлтэндээ явсан уу? Яаж исэн гэсэн юу ч ярихгүй. Тэгэл би за надад бол тэгж ярих байхгүй. Зүгээр хов ярихын тулд хөнтөө болж болох. Тэгээд ээжтэй ирдэг. Ер нь тийм хов бас гоё. Манай аав их занзахтай. Яж хаад өөрөө амар нэмэн заяа. Тэгэл угаасаа бид нар ингээд за яг 80% нь хасаал ойлгоход болох юм байна. Тэр уул шиг тийм байсан гэх юм. За нэг им жижиг юм байжээ. Топ байжээ. Гэт хилэрний амарга ингээд амттай. Би ингээд ажилласаа гарчаад Монголд ажилласаа гарчаад ингээд стил нөгөө нэг яг эд ховон донд байсан болохоор тэр хоо санаад тэгэл найдадаас яриачтай гэж ярьж өгөө. Тэгээд одоо тэгсээр байгаа. Тэгээд ерөөхдөө би нэг өөр яг нөгөө бүх ховны ингээд ийм бас ингээд дунд ингээд амар гоё байсан болохоор ингээ бүх хов ингээ тэгж байгаа ингээ хүн чинь ховноос голдчихоор бүр надад юм өгөө. Тэгээд ингээ би бас яг ажилласаа гарчаад ингээ бөө ховнууд ингээ линк тэгсэн нэгсэн ингээ ирдвэснэ бүгд нэг нэгээрээ гараад соорсууд нь бүгд байхгүй. Тэгээд тэр газараас ирдвэсэн хов өгсөн тэгэл. Тэгэл супер. Хов байхгүй. Яа тэр бол нөхөр гоё. Гоё тий. Ер нь ховтой ер нь бүх юм флэш рүү чи тэр нөгөө нэг music hall-ийнхоо бичсэн үү? Тэрний нөгөө нэг подкастыг сонсох дуртай чи бас флэш рүү. Тийм. Би яг тийм амьдралын gossip дуртай мөртлөө яг тийм алдарчнууд юм ерөөсөө сонирхдаггүй юм шиг лээ. Ruby-гийн ч тэр юуны ч тэр яг ингээ нэг тодорхой одоо нэг хэсэг би тэр нөгөө хин Dance with Us дээр тоглолт чинь Blake Lively хин хоёртой ямар малооны ч үлээ. Тэр хоёрын ингээд юу болж тэр хэсэг надад сонирхолтой болохоор тэрний талаар ярьсан дугаарыг үздэг ч юм уу. Яг ингээд нэг өөрийнхөө мэдж байгаа нэг юмнуудыг үзэхээс ингээд бүх бүтэн ерөөсөө яг үзэж чаддаг маа зүгээр ингээд. Гэтэ тэр охин бүр амар оромтой ярьд юм а тий. Тэ тэгсэн байхгүй юу гэхлээ. Америк чинь тэгдэггүй зааяа гэх. Тэ амар ингээд гой үзүүштэй ярьд. Тийм бүр ингээд амар ингээд нэг хэнийг мэдгүй байгаа мөртлөө зарим хүнийг бас мэдгүй гоогээр зараг Google-д ч харж марна. Тэнгүүд тэгсэн нэг амар сонирхолтой. Тэгтээ ахгүй манайхаа тэгсэн чи ихсэн ахгүй гэх үнэн гоё ярьдаг. Тэр сте ярихад мангар оромтой ярьдаг гоё шүү. Тэр бол ингээд гэлтэй плешэр. Нарийн хариулт нэг дэгийн ахын лайв чинь ч гэсэн гэлтэй плешэр. Чиний цэцэг би mag ирэл чинь ч гэсэн гэлтэй плешэр. Ер нь тийм ээ. Хаяа үзчихэд бас гоё идэх шүү. Тийм бас тэр нөгөө нэг гэрээ үйлчлэгч мүүлчлэг салавч гаргадаг юм уу гэж ч бас тэр бүр амар гоё. Чиний видео ч байхгүй. Түр бай. Тэр хүмүүсийн амьдрал үнэхээр хамаагүй тийм ч гэсэн үнэхээр guilty pleasure. Ягаад ч үдчихэд хов живний араас хөөцөлтөд байдаг бидний уучлаа. Та нар ч гэсэн бидэнтэй хамт өстэй. Тийм тагараа хаач гэж. Тэг хүмүүс ингээл бичдэг штэ тий. За би ч гэсэн ингээл тий. Хүмүүс ягаад хүний мод ингэж дурладаг юм бэ? Дурлмаар байна. Тэгэл яа би жил ах шиг байгаа юм. Гэтэ яг үндэ бүгд л дурладаг штэ тий. Яг огт дурлахгүй юм бол золоо. Тийм ээ тий. Тэ манай хин Стеф бас ховонд юу амар юу гэжтэй. Ховны бас ямар ч юм эсвэл ингээ ажлынхаа юунд явал тэгээ яасан гинэ гэхээр ингээ ярьж өгөхгүй заяа. Тэгэл болсон. Тэгээ дараа нь ингээ машин барьж явахдаа нэрээ тэгээ тэр ингээд манай аавныг удаа тэгсэн шүү дээ ингээд ингээ ховнуудаа ингээ ярьж эхэлж байгаа байхгүй. Ингээд өөрөө болохоор хов ер нь дими, gossip дими. Над дээр ирэл зогсох хэрэгтэй. Би ер нь цааш нь ярих дурггүй. Тийм үсээ боорья. Тэгээ юу нээр тийм тэр чи яг 0 та би санахтаа гэсэн зүг хүмүүс байх тийм. Би тийм нэг хүнтэй байж нэг охинтой хамт байж үтсэн. Би тэд чи ингээд нэг бөөнөрөө ингээд алж байгаа байхгүй хаваарэ. Тэр хүн ингээд шинэ охин байсан байхгүй. Тэгэл нэг бос юм дээр л
Яг зөв хүн заяа. Маш зөв хүн байдаг. Найзуудаа би ийм юм нэг үргэлжлэж ярмааргүй байна. Одоо бүгд сэтгэл хэлж болох уу гэх. Та хэд бодоод тэр талаа дараа юм шүү дээ. Тийш хаяа. Лагиж хоолн дөрөхгүй хаяа явчих юм. Тэгээд дараа I'm sorry, they were not good person. Яа. Окей. Тийм тэгэхээр уучлаарай. Яг зөв хүн байж чаддгүй юм байна. Культиплээ шиг. Тэр хүмүүс гоё тий. Манай хатам ээж байж бол бүр үнэхээр хов ярихааргүй заяа. Бүр үнэхээр тэгэл болоо заяа. Чаа. Имэнэрч яд та хүм болсон болох бах та. Тэгтээ. Тэгээ манай хатам ээж нэрээ биста хов ярьж марч чаддгүй юу а чаддгүй болохоор энэ улсын байгууллага тийм олон жил ажиллаж байгаа гэж ярьдаг байхгүй юу? Оо вау. Тийм би бол амар үнэн гэж боддог. Би бол зүгээр нэг дарах сайд ихтгэл тийм нэг хамт хов ярьсан болохоор нөгөөд дараач хүрээдэг тий. Ясаа чи юусэн гэдэг. Тавтай морол үрмэн дурсанж бүтээх ном. Би дараах нь бас амар зүтэй юм байна. Ингээ постны доод комментэд унших тууштай. Одоо ингээ яг ориг болсон юм мэдээгүй ингээ бүтэн бичлэгийг үзээгүй нэ ингээ ерөнхийдөө нэг gossip-ор нэг мөрөө яваад орчдөг шүү дээ. Гэтэ ингээ постны доод комментэд унших амар кайфтай гэдэг юм. Ника. Яа. Ер нь л бас зүг буруу хүн тэрний маань би өстө коммент ер нь баг уншдаг юм байна. Тийм үү? Тийм. Тэгээ ер нь уншдаг шүү дээ. би өстө коммент уншдаг. Коммент өөрөө ч үлдээдгүү. Ер нь найзуудынхаа юм дээр ч ингээд нэг тийм юм яадгүй. Коммент ч юусаа анзаарч уншиж байгаа юм. Өөрийнхөө подкастны коммент уншдаг. Тэгвэл уншаа. Юу гэнэ? Дараа. За миний дараагийнх нь болохоор дээр үе Монгол кино. Би бараг л за худалч нь бараг л 100 200 үзсэн баг цаа. Тэгтээ ингээл үзээлээд нанд эрдэнэ. Гэтэ яа гэлтэй юм гэж. Надад ингээд заримдаа ингээд би арай өөр шин гарч байгаа те. Ингээд тийм мэдээлэлтэй тийм ингээд цагаа үрж тийм үзүүл ингээд амар хэрэгтэй санагдаад байхгүй. Одоо ингээд яагаад ч юм ингээд сүүлийн үед цаг урсаал байгаа нь ингээд бүр ингээд улам мэдрэгдээ заяа ингээд жоохон байхад ерөөс цаг явж өгдөг шүү дээ. Хизээ том болох юм болоо гэсэн чи одоо болохоор ингээд том болоод тэгээд одоо ингээд өөртөө арай хэрэгтэй ингээд юм үзье гэд ингээд тэгэнгүүт Монгол кинонуудаа үзэлтэй гэл. Тэгэхээр би за би ч цагаа үрж ин да гэж бодчихсэндээ хэл миний ингээд тарих амраал амар гоё юм. Тэгтэл тарих амраач гэдэг чинь бас үр дүн шүү дээ. Яа. Тэнийг үзье юм а 1000 үзэх. Тэг гоё киноныг үзэх зүгээр шүү дээ. Дот би гэлтэй юм. За сүүлийн үед авж байгаа сүүлийн үед ч гэжтэй ер нь бол Instagram аягүй яснаас хойш нөгөө дотны хүмүүсээ мьют хийх. Тэг намаач зөндөө хүмүүс мьют хийж л байгаа л та. Ер нь ингээд нөгөө нэг айгүй unfollow дуулдаг гэд хэлсэн шүү дээ. Яг одоо юм хүм зарах ч юм уу тиймэрхүү үед бол амар unfollow дуулдаг. Тэнгүүд нэг чихнээс амар эмзэглэгөөс би тэгэл зүгээр энэ ингээд хүүнийхээ тарихныхаа хүн ингээ өөрөө өөрсдийнхөө тарихныхаа орон зайг үсгэж байгаа штэ тий. Тэгтэл би ингээд яг одоо тусалж чадахгүй найзынхаа ч юм уу тий. Тэгтээ яг бүр ингээд бэстүүдээ бол их юу нэлтэй дүүлтэй. Тэгтээ ер нь ингээ нэг танил ч юм уу ингээ мэдж байгаа хүмүүсийн тодорхой хэмжээнд бол мөтлөх тохиолдлууд байдаг аа. Окей. Тэгээ ялангуяа өөрөө бас стресстэй байх үед хүний өмнөд ядаргаатай санагдаад идэв штэ тий. Тэгээ тэр стресснээс гарах хүртлээс заримдаа хүмүүс мөтөлчтэй. Яа тийм байна. Зүгээр. Тэр чи ер нь бол чиний өөрөө чинь сонголт юм чинь тэгэл. Чи юу харахаа сонгож байгаа юм чинь. Тийм. За миний дараагийнх нь болохоор би нөгөө арьсны юм авах амар дуртай. Цуглуулах гэж. Цуглуулах. Тийм ерөөс дуусахгүй заа. Уус ингэж баян аваад гарч чийс дуусахгүй штэ. Тэгээ би бүр ингээл за би энийгээ дуусч юм ахгүй гэж бодсон чсэндээ нэг өдөр ажил стресстэй л дүү ер нь явдаг ингээл арьсны юм амар хавдаг. Хэрэгтэй хэрэггүй ёо би тэгээ тийм ягаад тийм хэрэгтэй хэрэггүй хэрсний юм авдаг. Одоо манай ээж маань ирээд яг үгэлнэ. Би ээжээс их олон ирүүний шүл уунаа. Тэгэл бүдүүн байна гээл тэгэл дараа нь ч одоо ийм мөнгө өрлөө гээл тэгэн энд ч бүгд мөнгө өрлөө. Энд гэсэн мөнгө өрлөө гэж. Энд ч гэсэн мөнгө өрлөө. Нийт нүр авсан гэж. Миний зүр авсан. Гэрээ бас хараа бодсон. Энэ гэрт би хэд 6 ширэг чамдаантай л орж ирсэн. Энэ гэрт байгаа бүх юмыг одоо нүүх гээд харж байгаа байхгүй чи баах юм манад орж ирдэг та нар бид энэ үү ямар амар гоохтой юм энэ гэрт байгаа бүх юм мөнгөөр авсан шүү гэж бодохоор бас хавцуулж. Тийм болохоор би ингээд одоо надаа ингээд идэг амар ноён юм болохоор би ингээд байнгын энэ надаа амар ингээд эрсдэл би ингээд
Хэрэггүй юм авах ингээд амар дурггүй. Тэгээд би одоо жишээлбэл ингээд найз залгаа ч юм уу хэрэггүй юм авах гад тэгэхээр нь дурггүй заяа. Бомбон гэдэг чинь ингээд задлаад ингээд тоглоом гарч ирдэг. Тийм заавал аавна гэд. Үгүй наатар яах юм бэ гэдгсэн чи үгүй ядан gooш тийш жилийн орой ингээд задлал ингээд дотроос нь гарч ирж байгаа юмнууд хөгийн юмнууд яа ийм мөнгө өрж яадаг байна гэл би тэгэл за би одоо ямар өөрийнхөө би одоо хүн өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө плешер дээр авч байгаа би одоо яагаад контролдох гээд үзээд байгаа юм болоо гэдэг. За аав хоёрыг аваа. Бомбон гэдэг. Надад баярлалаа. Ингээд юм ингээд татраад ингээд дотроос нь тоглоом гарч ирдэг байхгүй юу? Коуст байгаа. Тийм битүү баахан одоо ингээд хаасаг болчихсон. Тийм. Яа, наа чи бас их олон үд байгаа хаа. Би бол тэгж гой сайхан юм тоглолт юм байна. Яг тодорхой юм аа хэрэгэлдэг тий. Бол клиникийг одоо хичнээн 10 жил хэрэглэж байна. Клиник гоё тий. Дараагийнх нь болохоор хүүхдүүдээсээ нууж амттээд. Оо. Амар их олон ээж мэш нарын подкастын сор ингэж ярьдаг заяа тий. Чи тэгж үгүй. Энэ гоё юм харахаараа хүүхдтэй л харуулмаар байдаг. Гоё юм тэр хүүхдтэй л өмөр идэг гэл. Манай ээж тань хүүхдүүдээс нууж хэрэгэдэг гэсэн шүү. Тэгээ намайг олохгүй л гэж бод. Би олоод идэт байгаа. Тэгээд тэр би баг гэлтэж байдаг. Тэгээд золоо ингээд тэр хоёроос нууж надад дандаа амттай юм тавьчирч өгдөг заа. Золоох чинь нэг Японч их болохоор Япон өдрөөр амар гоё юм ирдэг байхгүй. Тэр ингээд надад ч өгдөг юм байна. Ингээд нуугаад нэг кишик ингээд надад өгч мөгдөг. Ээл тарин цаас нь болол. Энийг хийцээ ингээд. Тэгээд би ингээд найз мэлтэй яг ингээд цаахан хаалгаа төгчж чад зарим ганцаараа идэв заа. Тэгэл тэг би ерөөсө хүүхдтэй өгсөнгүү гэж ерөөсө гимшдэггүй. Тэгэхээр ерөөсө плешер юм байна. Тэг ч угаас нэг тийм өгөөд харж сайн биш болохоор. Гэлти. Тэг хороо ээжнүүд чи. Ээж нь хорын. Тийм. Хоолой чамдаа хороо. Тийм. Тэгэхээр би ерөөсө тэгж хүүхдтэй өгсөнгүү яасан гэж. Манай дүү битэр чи 16 насны зөрүүт болохоор би айлын ганц шиг өсөж байгаа шүү дээ. Тэнгүүт хамаг гоё юмнуудаа ингээд авчираад өгчөж байгаа. Тэнгүүт ээж нь ам байхгүй гэдэг нэг таахгүй. Би ингээд авчирангууд ерөөсө баахгүй гэж бүр дандаа тэгдээс авах. Бийс ирүүлээд идэхүү гэж ерөөсөө асуудаг заяа. Тэгээ өөрөө гоё юм авсан ч гэсэн ээжтэй хуваан ч үлдээн гэсэн ойлголт надад ерөөсөө байхгүй. Тэнгүүт чи ингээ ганцаараа өссөн болохоор чи ерөөсөө хүнтэй юмаа ерөөсөө ширлж сураагүй гээд за. Тэгдэг наминг одоосыг тэгсэн. Цаа чи бас ингээл аваа явуулаад гайлангаа зэмшгэл өсчихэж байна. Тэгээ намингс тэгдэг. Ам байхгүй гэж. Ээж гоочиг ингээл ам байхгүй явж байгаа. Тэгээд ингээд хөрхийн амьтаа уг нь ингээд бар ингээд нууж хүүний өгсөн ганц юм авчирангууд хүүхд нь ингээд хуугаад идэв. Яс. Тэгээд юм шиг байна. Манай ээж бүр ингээд харуулж байгаа даа марж идэж шүү дээ. Ингээд чүрэг ичээстэй. Чүрэг ичээстэй өгсөндөө нэгээд би өөр хийж өгдөггүй шүү дээ. Чүрэг ичээстэй. Одоо тэгээд ивэл тэрийг мэддэг болж чадаад өрөө ширтэй зарим хүмүүс ингээд нэг илүү гарсныг хийдгүү. Би гэл хийж идэх юм байхгүй болчихсон. Одоо тэрийг амар тохирч мөхөрчөө тэгж яадаг. Sorry. Би бас энэ байх шүү. Би Али бабага болчихсон хавахгүй тэгж бодож байна. За окей зүр би бас Али баба иддэг. Тэнд дөрөхгүй юу? Голтны хатан юм гоё шүү дээ. Яа Али баба ид. А чи нэг хамгийн сүлд өгөх юм байна. Тэгэхэд л нэг идсэн баг. Амар дуртай. Чам өөр байна уу? Надаа ажлаасаа шалгаангүй чөлөө аваад тэр өдрөө дэлгүүр хэсэг гэж. Гэтэ тэр өдрөө бас ингэж чөлөө авахар яагаад ч юм даа буруу мэдээ санагдаад. Энийг плешер биш таа юу. Түр guilty байгаа. Тэгчих. Тийм. Яагаад тэгээд гэмтгүй ингээл яагаад ч нэг айдас хүрээд юм а. Тэр үсээ Монголоос ирсэн. Би үсээ Монгол нэг амар чөлөө авч үзээгүй болохоор чөлөө авахад байнга ингээ баг ингээ би баг үхлээ эсвэл яг за манай өвөө яг үхжээ. Тэгээ тийм л excuse байхгүй бол ингээд амар ингээд чөлөө өгдгүүдээ ингээд амар сонио. Тэгээ яасан. Дээрч болдго юм уу гэж мэлээ. Тийм болохоор. Тэрний үлдэгдэл байдаг. Би ч гэсэн ер нь бол ямар нэгэн байдлаар чөлөө авахар бол үнэхээр байнгын ингээд. Ерөөсөө тэрийг enjoy хийж чаддгүй. Тэр ерөөсөө бол ерөөсөө тийм. Би ингээд байнгын мэйлээ шалгал. Тийм. Тэгэл хүнтэй дарж байгаа тэл. Тэр чинь бол тэгэл сикосик те. Тийм штэ. Тэр нь үнэхээр атаархдаг аа.
Хамгийн гоё 2026 оноо хамтдаа планихад бэлэн үү? Бүтэн жилийн турш төлөвлөхөд, төвлөрөхөд, зорж биелүүлэхэдтэй налгуурхан туслах Аяллаа тань хамтрагч Пландитэй танилцгаая. Жилийнхээ зорилго төлөвлөгөө, хүслийн жагсаалт, хүслийн самбар зэрэг бодитоор тодорхойлох хэсгүүд. Сар бүрийн төлөвлөгөөгөө англин бичиж, эренблэн сарын төгсгөлд нь эргэн дүгнэх хэсэг. 7 хоног бүр зуршлаа хэвшүүлэх, талархлаа бичих хэсэгтэй. Аяллаа төлөвлөгөө, үзсэн кино, уншсан ном, талархлын тэмдэглэл, хадгаламж зэрэг тухайн жилийг тодорхойлох бүтээлч агуулгуудтай. Чөлөөт цэгэн хуудсуудыг ч мөн агуулсан бөгөөд он сартай болон он саргүй хувилбараа сонгох боломжтой. Планер бүр нэг нүр стикерийн хамт бэлгийн цаасангуудтай хүргэгдэх болно. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа планд. За дахиад бичсэн юм болохоор юу? Батгах, шахах. Тэгээ дээрэс нь батгах ингээ шахаж байгаа бичлэг үзэх. Хүний хар батгах надад чинь байдаг гэдэг. Хүний хар батгах. Миний нэг хэсэг YouTube-ийн алгоритм бүр амар Simple Popra. Бүр яг тийм болсон юм шүү дээ. Дандаа тийм нөгөө шортснууд гарч ирдэг. Батгах шахаж байгаа. Поп гэл гарч ирэл ёо. Басаад сэжгээ юмнээ зөндөө гарч идэгс. Тэнгүүд ингээд юм хар батга ингээ утцсан амар том юмнууд чи тэр ингээ шахаж махаж байгаа. Тийм бичлэгнээ бүр ингээ алгоритм бүр яг ингээ оронгууд бүр амар сэжгээ. Тэрс над шижиг харагдахгүй. Яг хажуутайгаа хүү арч байгаа тэгэл гэж боддог ойлгосон шүү. Тийм тэгээ бас бод төр ингэж бүр батга шахах бүр амар тухартай. Миний эргэн тойронд батгахтай хүн золоолаа. Золоо юм хар батгахтай байхгүй. Тийм үү? Тэр ингээд шахах амар дуртай. Гэтэ шахаад гарвал яад юм шүү. За зүгээр. That's not my problem. За тийм ээ. Шахах л юм нөхөө. Нөхөн сэргийг хар батгаа. Яа. За өөр. Чи дүндээ юм тийм шүү дээ. Байна. Тэгтээ энэ баг хамгийн сүүлчих юм шиг байна. Нөгөө дүнгэж ажилд орчоод ажил дээр явах надад амар гоё гэдгсэн. Нэг хүүхд ивэл төрчөөд нэг настай хатанд ажилд орсон байхгүй. Ажил дээр явахаар ингээд яг ажлын стресс байгаа. Тэгтээ ингээд нэг юм гоё яхад гэсэн тэр нээр амар guilty pleasure. Уг нь л ингээд хүүхдээс хоолоо оодаа ингээд юу ах хэвчээ шүү дээ тий. Guilty ах хэвчээ шүү дээ. Тэнгүүт ингээд хүүхдээс санаж байгаа юм. Тэгтээ бас happy байгаа юм. Амар тийм ирэх жилээтэй. Тарих амраад байгаа байхгүй тий. Шийд нэг хамар бүр амар төрчл. Ингээд тарих амраад байгаа. Тэрэндээ ингээд амар гэлтэй. Тэгтээ ингээд амар гоё. Тэгтээ ингээд буцаад очингууд ингээд хүүхдээ амар сандсан ингээд ажиллаа харах тэгж хийж байгаа. Хүүхдтэй авах болох юм чанга юм шиг байна тий. Би яаж вэ? Чи яаж вэ? Би яаж вэ? Зүгээр тэгтээ надаа ингээд хамгийн навшин юм бол гэрээсээ ажиллах ёо. Бүр алинч бүр алинч тийм баг тий. Бүр хамгийн зөвлөн навшин. Хүмүүстээ яаж тэг чамайг ажиллах чих юм хүүхд тарддаг гэсэн. Номоо харддаг гэсэн. Үгүй шүү дээ. Номоо ч хичээлтэй. Хүүхд асардаг хөлсөө. Тийм үү? Тэг цалингаа бүдийн нэр өндөгдөг гэсэн. Тэг гайг харддаг гэсэн. Тэгэл саний нэр юу штэ. Тийм үү? Ихнийх өдөр алан зай штэ нөгөө цэвэрлэдгүй юм байж аваад цэвэрлээл алаалстаа. Ийм ч төрлийн хоол хийсэн, тийм ч төрлийн хоол. Хоёр дахь нь аних нь үйлдвэр дээр нэг асуудал гарсан байна. Игээдөө жоохон ирдэрч чадах уу? Өөр хүн олчиж яана уу гээл. За тэгэл ер нь эвгүй. Бас нэг охиноор харуулдаг гэсэн. Амар жоохон охин байсан. Тэр бас айгуу сайн хардаг гэсэн. Яг хичээлээ тараад тэр ихч мэгчтэй зүрч мөрө хардаг. Эсвэл өглөө харж яснаа номоо зөрөөд өдрөө ирч мэрчдэг тэгж мэж хардаг гэсэн. Тэгтээ яг айгуу тэгтээ ер нь л бас хэцүү. Ер нь хүүхдэд найдвар таардаг. Нөгөө нэг хүүхд харж исэн хүнээ хүүн нас орсон гэдээ бас нэг драма яваад байгаа шүү дээ. Нөгөө нэг хиний эрдэнэ мат гээл те. Тэгтээ айгуу олон жилийн өмнө юм шиг л шүү дээ. Сайхан юм бол өнгөрсөн жил юм бол. Тийм тэр бас л эвгүй хэрэгэл. Тэр тэгтээ тэрний тэр нүдэлтэй салууг юу гүйтсэн чи тэр жоохон санслыг байлаа. Одоо тэгтээ бас яг надаас яг тийм санагцсан. Яг уу ер нь бол шалгах хэрэгтэй зав. Тэр ингээд хэргийг нас амар эвгүй хааж матлах юм билээ шүү дээ. Улаан цай ингээд бүр нийл зодор модор хот хоолны хордлого гэж хааж маачихсан ч юм уу зав. Ингээд ер нь эвгүй тэгээд цогцсон эрэхтэй зүрхэн нэрэггүй мэрэг тийм юм бэлээ. Яг тийм учраас тэрийг шалгах хэрэгтэй санагдаж байна. Гэтэ одоо ингээд ерөөсө хүмүүс яг нэг юм үзэл бүгд нэг хүн рүүгээ бөөнөр яа нэг миний хавар бүр олон байр юу болоод хаа. Бөөнөр амар зэрэг дайрч майрдаг болсон. Жохон юм уу. Тэр бол жохон эрс сурвалжлах сэтгүүл зүгхэд жохон дутмаг санагдсан. Би бүх нэвтрүүлэг үзэлтэй. Гэтэ ер нь бол ингээ хажууд нь байгаагүй те. Яг ингээ бүх юмыг хараагүй л бол юмд бол итгэхэд амар хэцүү шүү дээ. Хажууд нь байх боломжгүй бүх. Ядаж ингээд өөрөөр талуудынх нь ингээ баримтуудыг хараад тэгээд өөрөө нэг хүн чинь ер нь бол аль тал нь ормоор байгаа гэдгийг сонгож байгаа шүү дээ. Харж байгаа. Тэгэхээр ядаж тийм одоо жишээл тэр чамайг тэгээ ярьж илээ гэд тэрэнд итгэх болвол ингээд юу штэ те. Би одоо сайхан тэгээ хэлүүлсэн болохоор ингээд миний огт тэгж яриаггүй юм ингээд танаа тэр чи тэгсэн байлээ гэхээр бас амар муухай л идэм билээ. Тэгээд би юу ч тэгж яриаг байх чи яагаад надад начи сасгад бол бүр ямар ч
сонирхолгүй гэсэн байгаа байхгүй. Уг намбар тэрийг бүр амар тип стресст шүүлээж авсан. Чи хоёр яг нэг тэгж бүлээд хоёулаа. Тиймээс хи биш. Амар яг нэгээгүй юм ба хийсэн. Тийм. Тэр чи хүний гүтэх амар easy байгаас тийм. Яа. Танд чинь тэгжилээ гээл. Та чи яг үндэ тийм байсан. Хэнийг ч үрдэж ярьж болно шүү дээ. Та чи яг үндэ намайг нэг удаа ингээ 0 дэжсэж алгацсан. Та нар намайг тэг үнэмшилтэй суугаа ярил юу нэтгэнэстэй. Ахаа бид нар 3 жил үзэж байгаа хаа ёстой худлаа ярихгүй. Тий. Тэгэл ахаа тэгж ярьсан. бас хүнийг болоход амархан болцсон болохоор бас яхаа тийм гэхдээ мэдгүй. Маа тэгтээ байнга сенсац зарах юм те. Тэгээ чи үгсэн амьдрал юм шүү дээ. Цаад тийм болов. Манайхс арай л их сенсац. Тийм надад хамгийн инээдтэй санагддаг юм байна. Намайг сенсац тарахад бол ашигласан гэж ярьж байгаа сүүлүүд амар инээдтэй. Жамаро. Таах юм уу? Жамаараа гэдэг. Арахгүй. Бид тэр нөө төөгийн сая бичлэгийг үзсэн чи миний нэрээр байнга хідэн сая үзэлт авч хүмүүс намайг тэгдэг мэгдэг л. Тийм үү. Би тэр Нико. Тэр миний танихгүй мөлий. Юу гэдэг лээ Forex гэдэг лөө тийм маань хүмүүс зайллаад тэг гадаад руу гарцсан. Тийм үү. Тийм. Тэгтгэн. Зүгээр яа хийдэггүй. Яа, тэгтээ гоё ингээл найзуудтайгаа ингээл Oh my god. Хоёлаа яг ингэж хөөрж ингэж найзуудтайгаа ярих хэрэгтэй юм ингэж камер ярьж байгаа нь яг зөвч юм буруу. Дараа нь нэг л Ста угна гэж хадаа. Буудна. Угна жаадаг. Яа, харин тийм угнаг яхаа нөгөө камера мартаа төвөө нийлээ. Хүн болгоо. Дараа нь үүсгэл. Тэгээ би зарим нь бол яг мембертэй яг бүтнээр нь хийжээ, зарим нь бол хасч юу. Аа тий тэрэн дээр бас. Тийм юм бас тийм. Гай насны юм болох гэж. За тиймэрхүү л эндөө тэгээд дараагийн дугаар чинь бүр дараа нь бичигдэх нь шүү дээ. Нэг сарын дундуур. Тэгэхээр хоёр талаасаа сонин сайхандаа би Сидней явах гэж байгаа. Тэгэхээр он Сиднейд гаргаад тэгээд угна гэрийнхэнтэйгээ байжгаад онгороо Сидней яваа. Чи тэгээд гэрийнхэнтэйгээ байхаж болно шахалтай өгөх юм уу тий? Хи. Яа, за. Зүгээр. А хүн болго ингээд унсноо зүгээр гэдэг юм. Би хуц. Яа, яг тэгдэж штэ. Тэгээд тэхтэй хөөрхөд дээ. Юу хчилэх юм бэ? Дэмжиж байгаа байхгүй юу? Хогч чи угаасаа угаараа нэг бас үлдээ. Хараач чи угаасаа харваас машин барьж гараагүй гэвэл тэгээд суур. Яг тийм хүүхдийн юм дээр сайгүй имзэг тэгдэм аа. Одоо надаа ийм юм сонсохоор миний яс амар хуурт хүрдэг. Хүүхдээ тэрвэр хіднээс өрхөрөө чамд хизээч тэрвэрлэхэ болчихно гэ. Чөөрөө тэрхгүй яа. Тэр чи угаасаа чи ингээл хөвшин чамд хайртай шүүлчүүлээ үзэлцгээ болчихно гэдэг чамайг бай 24 талаа чамд үзэлцэл чамд юу нэг ямар санагдах вэ? Нөгөө нэг гэдэг үлээ юм. Коя кос ингээд юм эдийн засгийн ол төр үздэг шүү дээ. Нэг зарим гэдүүл ингээд гоё болно. Хоёр зарим гэдүүл юм болно. Тэрнээс цаашаа ингээд энэ мөрөч юм болно гэдэг нэг үргэлжлэлтэй дээ. Тэгтэл чи эхнийхээ хүүхд тэрвэрэхтэй хүн гоё байна. Хоёр дахь тэрвэрэл гоё байна. Хүүхэд ингээд тэрвэрлэхээ юу ачих юм бол хүн гой сэтгэлээр хизээч хүүхдээ тэрвэрхээ болчдөг байхгүй юу. Тэнгүүт үнэхээр яхав тэрэнд хаппи байгаад тэрвэрч чадчихвэл ингээ болж байгаа штэ тий. Тэнгүүт чинь хүн ингээд хүүхдээ юу н ууртай тэрвэрхээ хийхиндээ гой биш үсттэй тий. Яг нэг тийм зөвлөгөө надад бол амар тийм реалистик биш. Жирэмсэн бахта унтаатаа гэд хүн хичнээн унтлаа гэдэг явах тэ за өнөөдөр жоох илүү унтсан юугаа авдрнаас хийж гэж чадахгүй штэ. Тэгэл нэг өдөр унтаж чадахгүй тэгэл нойрны дутагдчих штэ. Тэнгүүд унтаатаа хөрхөөс яг санаа тавьж байгаа л тэр бах. Тэгтэл унтаатаа унна гэж байхгүй л байхгүй. Тэгэл амар сайхан хүүхдээ гарахаас өмнө амраарай л гэж хэлж байгаа санаа нах. Тэгэл хүүхдийн юм дээр тийм юм ер нь амар их орж ирд юм аа. Тэгэл хөгжлийн бэрхшээлтэйсэн бол яах юм. Энээс цааш өвчтөн хүүхдүүд байгаа. Тэдний ээж аав нар гомдлохгүй байгаа зү энэ тэрч гэдэг юм уу тий. Тэгээ бодох юм бол яа ер нь л яхаа надаа үе гэж бодогддог л да хүүхд маань ирүүл байна. Ингээд уйлж ийн ярьж ийн энэ тэр гэдэг нь өөрөө амар гоё гэж бодож тавширдаг ч гэсэн хүн чинь ингээд нэг юм overwhelmed болоод дүүрдэг штэ. Тэгэхээр зүгээр ядарч байгаа байхгүй юу? Зүгээр ядарч байгаагаа илэрхийлэхээр тийм байсан бол яах юм байсан бол яах юм гэдэг. Яа. Бас тур гэдэг хаа миний уур хүрээд. Турахгүй байна.
Болохгүй байна. Турахгүй. Яач ормор байна. Тэрийн гэлтэй плэн шүү бас явж орсон байна. Тийм. Тий. Халуун өдөр чимээ тараад уучлаа. Тэгээ ер нь баг нэг орог үдээ тий. Энэ жил нэг орог бах тий. За тэгээд дараагийн дугаараар хөөрхөн зайтай орох аа. Тэгээд тэр дугаараар уулзтлаа дүр. Баярлалаа.